За энэ нэлээд өргөн хүрээтэй бас чухал хууль ингээд хэлцэгдэхэр болж байна. За энэн дээр би нэг ийм юм асуумаар байна. Ерөнхий энэ уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль орж ирснээрээ жишээ нь бид нар одоо ямар асуудлууд дээр ингээд тодорхой зохицуултуудыг хийж чадах уу гэдгийг арай дэлгэрүүлж асуумаар байна нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо өнгөрсөн хугацаанд энэ хуулийг хийгээгүй байснараа ямар зохицуултууд хийгдэж чадахгүй өнөөдрийг хүртэл яваадсан бэ гэдэг юм. За хоёрдугаарт нь бол энэ одоо энэ бүс нутгийн хувьд одоо энэ уур амьсгалын өөрчлөлт бол ялангуяа одоо энэ говийн бүс нутгуудад маш нөлөөлдөг ийм зүйл. Тэр бүс нутагт одоо ажиллаж амьдарч байгаа тэр хүмүүсийн одоо нийгмийн асуудал за бусад асуудлууд руу чиглэсэн тийм одоо зүйлүүд байна уу энд гэдэг ийм асуултуудыг асууя. За 3 дугаарт нь за бид нар нэг экологийн төслүүд одоо их ярьж байгаа. Энэ нь болоо бүгд одоо тэр усны төслийн төр гэл. Энэ нь одоо энэ хууль батлагдсанараа жишээ нь ямар боломж даваа талууд үүсэх вэ гэдэг ийм 3 асуултанд хариулж өгөөч. За Бодрмаг шаарүүлээ. За Мөнхбат гишүүний асуултанд хариулъя. За эхний асуулт нь болохоор энэ хууль одоо байгаагүйгээс болоод өнөөдөр хүртэл бид нар ямар одоо боломжуудыг алдсан юм уу нөхцөлтэй байна гэж. За нэгдүгээр 2024 онд бид нар байгаль орчин аялал жуулчлалын яамынхаа нэршлиг өөрчлөлт байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам болгосон. Үүн засгийн газрын бүдүүрчид нэршлийн одоо өөрчлөлт орсон боловч бид яг нэгдсэн бодлого төлөвлөлт салбар хоорондын уялдаа хэрхэн зохицуулах талаар нарийн зохицуулт байгаагүй ирсэн. Тэгэхээр бид энэ асуудалтай төдийлөн одоо яг жишээлбэл говийн бус ийм хэмжээний уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөллүүд үзүүлж гин ийм одоо эмзэг өртөмтгий байна гэдэг нарийн тооцоо судалгаануудаа нэгдсэн бодлого уялдаатай бол гаргаж чадаагүй байсан. Тэгэхээр энэний нэг суур зохицуулт нь бол яг хин хаана ямар чиг үүргээр энэ асуудлыг хариуцах вэ гэдэг ийм зүйл байгаа. Хоёр дахь нэг боломж нь болохоор өнөөдөр яг Монгол улсын энэ 6-гийн 2, 6-гийн 4 хэмээх олон улсын карбон зах зээл нэвтрэх шаардлагатай тодорхойлолтууд нь төр засгийн аль эрх бүхий одоо нэгжин тэр тодорхойлолтын гаргадгийг нь мэддгүйгээс болоод байгаагүйгээс болоод магадгүй зарим төсөл хэрэгжүүлэгчнэр энэ зах зээл нэвтэрч чадаагүй байсан. Тэгэхээр дэлхийн нөгөө карбон зах зээлээс яг энэ зохицуулттай зах зээлээс бид нар орлого олох боломж бол тодорхой байгаагүй. Сайн дурын зах зээл дээр бол одоо энэ дээр амжилттай явж ирсэн. За тэгээд бидний JCM, CDM гэдэг ийм зохицуулттай зах зээлээс одоо тодорхой хэмжээнд явж ирсэн ч энэс магадгүй илүү их өндөр боломжууд байсныг бид нар ашиглаж чадаагүй. Тэгэхээр энэ хоёр маань одоо шийдэгдэх буюу одоо боломжууд нээгдэх үе хаалгыг нээгдэх гэсэн ийм үндсэн зорилго байгаа. Карбон зах зээлийн хувьд бол за таны хоёр дахь асуудал бол одоо жишээлбэл говийн бүсэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нийгэм эдийн засгийн гэж онцгойлж хэлэх зөвхөн байгаль орчны биш те иргэдэд тулгамж байгаа энэ нийгэм эдийн засгийн нөлөөллийг бид нар одоо уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл мөн энэ зөвхөн байгаль экологийн асуудал биш үүнтэй дасан зохицох хариу арга хэмжээ авах нь хүртэл энэ дотор одоо тодорхой хэмжээгээр зохицуулагдаж томьёологдож орж ирж гин гэдэг иргэдэд малчтад бид нар бас хариу арга хэмжээ авах нь Монгол улсын төр засгийн бодлого болоод орж ирж байгаа шүү гэдэг нь бас орж ирж байгаа. Бидний эмзэг би нөө дараа нь яг засвар дээр хаана орсыг л анхны хувилбар дээр нь тодорхойлж орж ирэх ба. За гурав дахь нь бол экологийн төслүүд дээр энэ ямар боломжуудыг бий болгох вэ гэж. За одоо жишээлбэл усчлуулах төсөл ч юм уу те энэний бүх санхүүжилтийг нь бид нар одоо карбон зах зээлээр олоод ирнэ гэж одоо би хэлэхгүй. Харин одоо явж байгаа төслүүд эсвэл бид нар бэлтгэгдэж байгаа төслүүдийг илүү байгаль орчинд ээлтэй болгосноор тодорхой хувийн санхүүжилтийг нэмж олох боломжуудыг бий болгож байгаа. Карбон зах зээлээр тодорхой усны төсөл хэдий шууд За Бодрмаг шиг үсэж хариулъя. Усны төсөл хэдий шууд хүлэмжийн хий ялгарлыг төдий хэмжээгээр бууруулж ийн гэж бид шууд ойлголт байхгүй байгаа ч гэсэн яг нарийн тооцоолоор эхлүүл тухайн байгаль экологийн системдээ
одоо ойр орчны хөрс газартай бэлчээртэй шингээлтээр дамжуулж нөхөн сэргээснийхаа үр дүнд шингээлтээр дамжуулж хүлэмжийн хийн одоо бууруултыг бий болгоно гэдэг нарийн тооцоолыг хийх боломж үүснээр одоо эдгээр төслүүдэд тодорхой хэмжээний одоо additionality буюу нэмэлт санхүүжилтийг олох энэ зах зээлээр олох боломж бол үд хаалга нэгдэж өгч байгаа. За байгаль орчнымнаас энэ сая 3 дахь асуудалтай болоод нэмж хариулах хүн байна уу тэр? Говийн биш юутай болоод? Экологийн төслүүдээр нэмэлт боломжууд юу байна гэж. Тэн дээр сая карбоны жоох юм нэмэхээс илүүтэй өөр болцоо байгаа мó гэдгээр нэмээд хэлдэг. За 6 номер отгоо хариулъя. Урамсгалын хууль үндсэн 2-3 одоо зохицуултын эдийн засгийн одоо ач холбогдолтой юм бэ. Нэгдүгээрт нь урамсгалын сөрөг нөлөөлөл дасан зохицох даван туулах гэсэн энэ хэсгээр говийн аймагуд бол Монгол улсын одоо говийн аймагуд бол хамгийн их хэмжээгээр урамсгалын сөрөг нөлөөлөлд одоо өртөж байгаа. Цөлжилт бүх төрлийн одоо хөрсний эвдрэл өвөл бол 100 гэсэн юм байж байгаа. Тэгэхээр дасан зохицох энэ зах зээл дээр хэрэгжилж байгаа хамгийн багаар удахад 1.5 тэрбум долларын дэлхийн нийтийн энэ дасан зохицох юм дээр явж байгаа хэрэгжилж байгаа санхүүжилтийн энэ евро Монгол улс өөр орох боломжийг орно гэсэн үг. Энэ дээр бол саяхан Боловсрон агшины ярьж байгаагаар хоёр бол олон талд гэрээнүүдийн үндсэн дээр дасан зохицох энэ төслүүд дээр говийн аймагуд энэ өөрсдийнхээ асуудлыг ших төслүүдийн санхүүжилтийг нэмж татах болцоо гарна гэж ингэж нэг явж байгаа. Нөгөө тал дээр карбон зах зээлийн хүрээнд бид нар бол ер нь карбоныг бууруулах гэдэг буюу урамсгалын өөрсдийг сааруулах гэдэг ажил дээр бол усны тэгээд одоо цөлжтийг багасгах шинээр одоо ногоон бүсийг бий болгох гэсэн энэ төслүүдийг санхүүжүүлэх нэмэлт боломжуудыг гаргаж байгаа юм хоёр одоо том чиглэлээр давуу талтай ийм зохицуултууд бидний хийж өгсөн гэж тайлбарлая да.